Сүнстэй байшин. За ингээд болчихлоо. Яг жогчиг болчихлоо. Энэ Халлоуины өдрийн нийшилдэг хувцас нь гарцаагүй бид олно. Ордон Халлоуины баяртай явцгаая. Цагийг зугаатай өнгөрүүлээрэ. Сүүлийн үйлчлүүлэгчээ явуулчихлаа Шоко. За, Халлоуины өдөр шүү дээ. Орой юу хийх вэ? Би гэртээ аимшигын кинол үзнэ. Харин чи юу хийх юм? Би найз бяслагтайгаа хамт нүрээ хувиргаж байгаад явж жигээр зоглуулнаа. Хөгжөлтэй. Хүлээрээ. Шоко, надтай хамт хүүхдийн парк явах уу? Тантай хамт уу? Ятмааргүй байна. Хамт явъя л да. Халлоуины баяраар хүүхдийн парк орох бол миний мөрөөдөл штэ. Би бяслагтай хамт чихэр. Нэг хайрцаг чихэр авч өгье. Нэг хайрцаг уу? За би харж кино Чи маргааш ажилдаа ирэх хэрэггүй. ойлголоо. Та нарын хүссэн болгоныг биелүүлэх болохоор надтай хамт хүүхдийн парк яв. Тэгье. Хурдан явцгаая. Тэгье. Ноён тахаа ямар гоё юм бэ? Ямар байна? Хамт ирсэн зөвдсөн байгаа биз? Энд байгаад байлгүй явж тоглоом дээр сууцгаая. Явцгаая. Би гинтэйхэн борвэ. Хм юу ч алга. Иймэрхүү тоглоом дээр сууж байж л хүүхдийн маркет ирлээ гэж хэлж болно шүү дээ. Харин тийм илүү аймаар юм байхгүй юм бах та. Тэрийг хардаа хоёроо. Сүнстэй байшин байна. Цаавал орох хэрэггүй дээ. Чимээгүй байцгаа. Эхтэй энэ хөвд яагаад хинч Харин байхгүй тийм юм ээ. болов? Дэндүү аймаар юм болохоор тэр юм бах та. Хурдан орцгоо. Яагаад юм эвгүй юм бэ? Тэгэж сүнс гарч ирэх гэж байгаа юм шиг. Би тийм. Эмчин. Авсан шүү дээ. Жаалууд. Арай энэ дотроос цус орж үсрээд гараад ирэхгүй үсттэй. Битгий гараарай. Битгий гарч ирээрээ. Битгий. Чи юу? Энэ чин цус соргч юм уу? Ямар ч нүүр хувиргаж талгаа. Би бүтлгүүлчихлээ. Юу вэ? Мэдхгүй. Энэ чин туршилтын өрөө байна. Тэрийг хардаа. Нэг юм байна. Юу вэ? Зүгээр л аяган бялуу байна штэ. Чи арай харангчтайны дүрд хувирсан юм биш үсттэй. Ямар сүнстэй байшин гэхээр ийм байдаг байна. Энэ жиних Нийтийн оршуулга гэнэ. арагаас гараад ирэх гэж байгаа юм шиг. Ухаан ороод харалтаа. Ноён талгаа та зүгээр үү? Юу вэ? Ямар ч бодог шунхаалга. Ийм ирүүлэл харагдаж байна да. Аймаар биш вэ нү? Уучлаарай. Сойно. Ноён талгаа хамт явцгаая. Энэ одоо юу вэ? Энд зурагт байна. Ноён талгаа зурагт нь гинэд асчихсан. Зурагтан дотор нь худаг байна. Тэрийг хардаа худаг дотроос гарч ирж байна. Таашаахгүй. Ноён талхаа сүү. Сайн харалтаа. Намайг гаргаад өгөөч. 1 2 татаад Чи зүгээр үү? Баярлалаа.
Хөөх, үс чинь ямар гоё юм бэ? Хаана янзлуулсан? Ноён талхны өсчний газарт янзлуулсан. Энэ чинь юу вэ? Бөө мөнгө төлөөд орж ирж байхад сүнснүүд ямар ч нүүр хувиралт хаалга байна. Инхээр чинь яаж орлого орох юм бэ? Аимшиг битгий ингээд уурдалдаа ирхмээ. Уучлаарай. Ормыг чинь их хугалсан уу? Уучлаарай. Өнөөдөр Халавин гээд бүгд хамт бэлдэж байсан чинь нүүр хувиргагч маань эрх замдаа осолд ороод нүрээ ботуулж чадсангүй. Цэнгэлдэхэд ирсэн хүмүүстээ сайхан дурсамж бүтээж өгөхийг хүссэн юмсан. Одоо тэр чухал биш ээ. Сүнстэй байшин дампуураад бид ажилгүй уулах нь байна. Ингээд дууснаа та. Өрөвдмөр юм ирхмээ. Харин тийм ээ. Ноён талхаа та эднийг Халавины сүнс шиг хувиргаад өгчөхөд болно шүү дээ. Би юу? Ой, бидэнд туслаач ирэх юм ээ. Та алдартай үсчин болохоор биднийг аймаар царайтай болгож чаднаа ноён талхаа. Үгүй бидний үс тасах юм юу ч байхгүй. Тэрэнд битгий санаа цааваа. Энэ шуламсын галтгоонд крем, жимс, сироп хэрэгтэй бүх зүйлс байгаа. Тэгвэл янзлаад үзэх үү дээ. Ноён талхыг зөвшөөрнө гэж мэдсэн юм аа. Ноён талхаа. Цус сурагчийн гол зүйл бол цав цагаан царай. Уруулын кетчупээр час улаан болгож буудаад шоколадны сиропор үс хийснийхэн дараа шавгар эвэр хийгээд цус сурагч. Франкенштейний гол зүйл нь ногоо. Шоколадны гээлээр үс зураад шоколадны сиропор энэ тент нь ойдол зурсныхаа дараа ясан жигнэмгийг олоор нь хуваагаад толгойных нь хоёр талд наачвал хэнч харсан Франкенштейн шүү дээ. Араг ясан бол амар хаан толгой дээр нь сүүн крем тавиад нүх шиг ухрахад онгор хой хамар зураад зэвүүн инээмсэглэлийн зураад өгвөл хүн аймаар араг ясан болно. За бидэн боллоо. Халуунд шулмас дутаж болохгүй. Чигнэмгээр малгай тавьсныхаа дараа эрен сүүн крем түрхэд шоколадны үүрмэг цацаж өгөөд нэрсний чанамлаар уруулын буудаж ихвэл Халууны шулмас болчихж байгаа юм. Яг л Халууны чөтгөрөөчиг байна. Ирсэн зочдч бүгд айх байх та. Ноён талхаа танд маш их баярлалаа. Эцэст нь ингэж нэг дүрдээ орж чадах нь. Энэ үхний төлөө зүгээр дээ. За, зочдоо онцгой Халууны бэлгэлтэй. Мэдлээ. Чөтгөрөөдөө баярлалаа. Сайхан үзүүлбэр үзүүлээрэй. Баяртай. Сайн яваарай. Хөөх, өнөөдөр ч гэсэн ирхмээ та сайн зүйл хийлээ шүү дээ. Эд нарч цалингаар тасрахгүй л юм байна. Нэрээ бодоод байсан чинь үс цасны хөлс нь аваагүй юм байна. Эргээд орё доо. Хүлээгээрэй. Яагаад эндээс гарч иж байгаа юм? Би сүнстэй байшинд байгаа жүжигчдийн амар болгож хувиргасан юм аа. Наадах чинь юу гэсэн үг вэ? Тэнд хүн байхгүй штэ. Дотор жүжигчд байсан шүү дээ. Яалаа гэж те. Жүжигчд хараахан ирээгүй л байна. Халавны баяр болж явахад сүнстэй байшингаа нэгээгүй байдаг яах учраас болохгүй байна. Шуурхай мэдээ. Өнөөдөр талхчны хотын хотны зам дээр том хэмжээний осол гарсан байна. Уг автобусанд талхчны хотын сүнстэй байшинд ажилладаг жүжигчид сууж явсан бөгөөд одоогийн байдлаар бүгд эмнэлэгт хүргээгдээд байна. Хардаа сүнстэй байшинд таашны жүжигчдтэй адилхан юм байна. Тийм ээ. Тэгвэл түрүүн бидний харсан талхнууд Жинхэнэ сүнс. Гэнт яагаад гүгээд явчих вэ? Энэ дотор юу харсан юм болов? Загварын хаан талх. Өнөөдөр хайчих уу? ажлаа хийхгүй юу хийж байгаа юм? Ноён талхаа энийг хардаа. Энэн дээр өсчний газрын үнэлгээ өгдөг юм. Манай өсчний газар ч гэсэн байна. Юу? Манай үсчний газрын тухай сэтгэгээд л байгаа юм. Оцовьяастай үсчин, үс гоё болгодог газар, энэ насны маань үсчин. Магтаалаас залхаж байна шүү. Доош нь гүйлгээд үзтээ. Хувцлалт нь инээдтэй. Завгүрийн мэдрэмж үгүй. Завгүр алааж. Энэ одоо юу вэ?
Эдний хувцлалтыг юу гэнэ үү? Харин тийм ээ. Үсчний газар үсээ сайн застдаг байхад болно шүү дээ. Үгүй дээ. Одоогийн үйлчлүүлэгчид ч ажилчдын хувцсалтыг хүртэл ямар их хардаг гэж бан од багш нарыг мэддэггүй юм уу? Үйлчлүүлэгчдэд яаж харагдах нь ч гэсэн чухал шүү. Ажлын хувцас тийм чухал юм уу? Тэр мөг нь гурвуулаач гэсэн хийгээд өмсөе. Тэгс ингэс хийсэн ажлын хувцас хийх юм бол бүр ч их муу хэлүүлнэ. Яхарам бол тийм хамгийн шилдэг загвар зохион бүтээгчид даатгахад л болно. Маннан хүнтэй өрсөлдөн төрүүлсэн талагчны хотын хамгийн шилдэг загвар зохион бүтээгч бол Андре Бан. Маш их баярлалаа. Энэ юу вэ? Project Banway гээд хамгийн шилдэг загвар зохион бүтээгчдийг шалгаруулдаг нэвтрүүлэг байгаамаа эрхмээ. Андре Бан эзэн төрүүлжээ. Энэ талх тийм мундаг юм уу? Шоко хурдан залгахгүй юу хийгээд байгаа юм? Өөрсдийнхөө ажлын хувцсыг даатгая. За. Оо. Энэ одоо юу вэ? Мөнгө өгч ажлын хувцас хийлгэж байж би өөрөө очих ёстой юм уу? Андрей Бан хэтэрхий завгүй болохоор бид нар очиж байж л уулзах чадна гэсэн. Загвар зохион бүтээгч завгүйдээ юу шалах вэ? Талагчны хотгоны хамгийн шилдэг үсчнээс илүү? Хөө, хатан талаасаа эхлээд шинэлэг юм аа. Аргагүй шилдэг загвар зохион бүтээгчийн дэлгүүр юм да. Тавта морилно загвар зохион бүтээгч Андре Бан байна. Сайн байна уу? Утсаар ярьсан ноён талхны үсчний газрын ажилтан Шоко байна. Талхны үсчний газрыг мэдлгүй яах вэ? Хувцлалтны хэтэрхий хөндөө шүү дээ. Нөгөө ноён талх уу? Царай муута сахлан муухай юм. Юу гэнэ үү? Санаа зовлтгүй. Миний бэлдсэн хувцсыг өмсгөтөл энч гэсэн загварлаг од болж чадна. Хардаа. Наша хүрээд ир. Чамд зохих хувцс сонгоод өгье ноён талх. Ноён талхаа очиод өмсөд үзээ. Загварлаг од болж чадна гэж байна шүү дээ. Энэ загвар бол сонгодог барбар загвар. Мангара? Мангар гээгүй. Үсчин гэдгийн барбар загвар гээд байна. Мангар минь. Энэ хувцс бол Английн Лондонгийн 500 жилийн түүхтэй үсчний газраас шууд гараад ирсэн юм шиг харагдах барбарын загварыг харуулахын тулд мэрэгжилтнүүд тансаг торгоор хатгалт бүртээ сэтгэлээ шингэн хийдэг юм шүү. Ямар байна? Үнэхээр эгдүүтэй гоё байгаа биз? Над ч сонгодог гоё байх шүү. Ийм болохоор л Андрей Бан гэдэг байх нь. Надад онцгүй байна. Над чи гоцовьяастай үсчнийг ийм энгийн хувцас өмс гэж байгаа юм уу? Илүү онцгой ховор авангард хувцас байхгүй юу? Юу? Энэ хөдөө царайтай талагч нь бас болно л доо. Загварын мэдрэмж хүн бүрийнх өөр. Онцгой хувцасч гэсэн бэлдчихсэн байгаа. Come on. Энэ загвар бол Францын хаан 3 дугаар Анигаас сэдвлэн хийсэн Outүрэ Ковтүрэ шүү дээ. Авангард маягийн хэлбэр дээр ганган цэцгний хэлбэртэй юм шиг харагдуулах загвар шүү. Яа, хин таалагдаж байна. Элиганс надад яг тохирно. Би энэ хувцсыг харж байсан юм байна. Хаан. Францын загварын 7 хоногт уу? Хаадын удмын шоун дээр үү? Үгүй ээ, зээд үгээхэн цэцэрлэгийн урлагийн үзлэгтэй. Энэ харал да. Миний зөв байгаа үсттэй. Сүүгээрээ. Энэ одоо юу вэ? Цэцэрлэгийн хөнгөтийн урлагийн үзлэгийн хувцас өмсөх юм уу? Шилдэг загвар зохион бүтээгч мөн юм уу? Ийм инээдтэй хувцас биш, чадварлаг үсчин гэдгийг маань харуулж чадах хувцас игээд хэлдэг. Тийм хувцас ч гэсэн мэдээж байгаа. Эндээ хүлээж бай. Энэ чинь юу вэ? Хайч хувцсанд нь алдчихсан байна. Энэ бол үсчний бэлэгдэл. Хайчиг санагдуулах Сөсрис лүк загвар. Үсчинтэй үргэлж нэг бие юм шиг хамт байдаг хайчиг хувцсан дээр наасан байгаа юм. Энэ дажгүй юм захиралд яг болж байна. Энэ дажгүй юм а танд яг болж байна. Яста нэг тэр хөлнч нугарахгүй, бариулаас нь болоод урдах нь харагдахгүй. Яаж ажиллаа хийх болж байна? Тийм байна. Ийм хачин хувцас надад өмсүүлж байгаа юм уу? Мэдрэмжгүй загвар зохион бүтээгч. Юу? Чиний загварын мэдрэмжгүй байхгүй шүү. Хохгүй. Юмч харагдахгүй байна. Илүү тухтай хувцас аваад ир. Хүлээж бай. Тухтай хувцас харуулъя. Энэ ёстой энгийн байгаа биз? Скини аргас байгаа юм л да. Эн чин дэндүү нарийнх юм аа. Арай хөвсгөр юм байхгүй юу? Байгалийн төрхийг харуулсан West Master загвар байгаа юм. Ямар вэ? Хөвсгөр байгаа биз? Юун өсөн бөмбөг вэ? Үсгүй гөлгөр юм байхгүй юу?
Өсч байхгүй гөлгөр хувцас. Ахмад 8 алж. Энэ заваарсан 8 альчны хөл чинь юу вэ? Энд дүү аюултай байна шүү дээ. Жаахан амар тайван хувцас өгөлдөө. Тэгвэл их тайвны бэлэгдэл тагтааны хувцас. Их тайван. Инх тайван тагта альч хамаагүй санаан тарах хувцас аваад ир. Яагаад ч төвчгүй юм байна? Өөрийнхөө бүх цуглуулгуудыг харуулад байхад бүгд таалагдахгүй байна гэж хэлсэн хүн бол чи анхных. Ноён талхаа Андре баангай танд их ууралж шиг боллоо. Зүгээр л хүссэн зүйлээ тодорхой хэлэлдэ. Юуг нь тэгж хөндрүүлж боддог байна. Хаунгард тэгээд загварлаг. Гэхдээ энгийн орчин үеийн хэрнээ хэтрүүлэггүй. Өвөрмөц хэрнээ даруухан харагдах хувцас үзмээр байна шүү дээ. Чи ойлгов уу? Өөрийн чинь хүсэж байгаа тэр хувцсыг би чамд харуулах болно. Мэдвүү ноён талахгүй. Ноён талхаа зүгээр гэж үү? Андре баангай их ууралж шиг болсон доо. Санаа зовох юм байхгүй. Би ямар болохгүй юм хүсээд байгаа биш дээ. Хамгийн шилдэг загвар зохион бүтээгч тэр зэргийн хувцас хийж чадахгүй байх гэж байх уу? За тэр яах вэ? Өнөөдрөөс эхлээд дасгал хийж эхлэе. Дасгал уу? Гэнэт яах нь вэ? Загварыг төгс болгодог зүйл бол бие шүү дээ. Хамгийн шилдэг хувцсыг өмсөхийн тулд хамгийн сайхан биетэй болох хэрэгтэй. Хөөх, гайхалтай. Өнөөдрөөс эхлээд тамийн бэлтгэл эхэлнэ. Сагсуу талах. Миний загваруудыг гутаана гинэ. Өнөөдөр мэдэрсэн гутам шиг 10 дахин нугуулж өгнө. 7 хоногийн дараа. Ёо, ноён талах. Таныг хүлээж байна. За, миний хувцас бэлэн болсон уу? Тэглэггүй дээ. Хамгийн шилдэг ажлын хувцсыг харуулъя. Хартаа. Миний хувцас хаана уу? Энд байж л байна штэ. Энэ хувцас ямар онцгой гэж. Юу онцгой вэ? Юу ч харагдахгүй л байна да. Энэ бол жинхэнэ ухаалаг загвар. Зөвхөн IQ 100-аас дээш бол харж чадна. Юу? IQ 100? Тэгнэ тэр хувцас нь бүр өвөрмөц байсан юм. Тэгээд надад юу ч харагдаагүй юм байна л да. Энэ хувцсыг хараач. Өнгө загвар жинхэнэ шинэ хувцас байна. Хаана хувцас байгаа юм бэ? Юу ч харагдахгүй л байна штэ. Юу гэж байгаа юм? Ийм ганган хувцас байхад харахгүй байна уу? Шоко, чиний IQ чинь 100 хүрдэггүй биш үсттэй. Юу гинэ? Аргагүй онц сайн харж байна шүү. Хаалгадна гэж мэдсэн юм. Өмсөд үзэх үү? За, тэгхүү дээ. Аашта талханд миний бүтээлийг утаагаад байлоо. Өнөөдөр чи булаа болно. Бурхан минь, энэ талх чинь юу вэ? Булчи юм байна. Бурхан минь. Ноён талхаа та дасгал хийгээд байсан. Үнэхээр сайхан биетэй болжээ. Хүмүүсэд биед ямар эвтэх юм? Яг л юу ч өмсөөгүй юм шиг. Хөөх, таны бие тэр жигтэй булчин шүрмэс байна шүү дээ. Бүгд л энэ хэрийн булчинтай байлгүй дээ. Одоо ингээд үс чиний газар руугаа явах уу? Сүү, Шоко, дагаад явахгүй юу хийгээд байгаа юм? За. Ноён тал. Ягаад хам хувцас тайлаад тачихсан юм бэ? Энэ шоколадыг булчин карта яаж ийм гоё ялгардаг байна? Эми ганцгой гэж яатсан чинь булчин юм байна штэ. Энэ талхыг ямар гурлаар хийсэн юм болоо? Ямар сайхан биетэй юм бэ? Алтан гартай гэж бодсон чинь би чинь бас алт юм аа. Хэтрүүлж байна. Хөөх тэр булчингийн хардаа. Гоён харалтай. Хувцаач өмсөхгүй ус засаж байхад үйлчлүүлэгч бүр ихсэд байна. Хотынхан сонирхоод ихэрж байх шиг байна. Сүү, Шоко, ажлын хувцсны ачаар үйлчлүүлэгч нэмэгдсэн болохоор эргэжүүлж гэсэн Андре бан захиалга өгнө. Мэдлээ. Ноён талх үнэхээр гоё биетэй юм аа. Сагдаан Брезэл. Сайн үсүү? Өнөөдөр юу олсон бэ? Би явган хүний замаас задгаа мөнгө олсон. Тавхан цент. Ингээд л болоо юу? Инээдтэй юм аа. Чи зөндөө олон алга болгосон зоосыг буцааж өглөө. Жинхэнэ баатар юм аа. Үгүй дээ. Ингээд нэрээ чи хин бэ? Хоёулаа танилцах байхаа.
Мэдлээрээ. Энэ бол цагдаа прецел. Манай чинээр орсон юм. Сайн уу иргэн? Би цагдаа Брецел байна. Танилцахад их таатай байна. Хөөх, шин цагдаа юм байна штэ. Яагаад манай цагдаагийн хүчинд орё гэж шийдсэн юм бэ? Би талхны мөглөг хотод их тайван шудраг ёсыг тогтоож бүх хорон санаатнуудыг барьж хорно. Хөөх, яста янз. Нөгөө дээрэмчдэг бас л барьж чадаагүй болол той. Их муухай аштай байна. Энэ өмхий бясалгыг дээ. Ахаад банк дээрэмхээс өмнө барих хэрэгтэй байна. Мөрдөгчдөө өнөөдөр хичээж ажилласанд их баярлалаа. Чи хээ юм. Би шинээр орсон. Намайг цагдаа Брецел гэдэг та хоёр шиг мундаг мөрдөгч болоод муу хүмүүсийг барих нь үргэлж миний мөрөөдөл байсан. Йоо, муу хүмүүсийг барихаа. Аад том нүхээрээ муу хүмүүсийг барих гэж байгаа мó. Хэрэгтнүүдийг барих амархан гэж санаа юу? Хүрэж чадахгүй шүү. Наад нүхээ басах чад буцаад ирээрээ. Чи зүгээр үү найзаа? Тэр хоёроор яадгийн хизээч бууж өгөлгүй сайн хичээвэл чи агуу мөрдөгч болно. Санаа зовлтгүй намайг юу ч мөрөөдлөөс минь салгаж чадахгүй. Үзээдэр. Болгоомжтой байгаа чи би энэгээр явж байна штэ. Чи яаж мөрдөгч болно? Дараагийн машин руу явнаа. Хөөе чи. Миний машиныг яах нь? Өө, танд торгуулийн хотоос өгөх гэж байна хадагта. Юу? Намайг танихгүй байна уу? Манай нөхөр цагдаагийн дарга юм шүү. Юу ч мэдэхгүй байж. Чамайг нөхөртөө хэлнэ дээ. Надад чадах юм гэж байхгүй юм дөө. Яаж агуу мөрдөгч болох вэ? Төрөөж давсарга. Наад бөмбөгөө шийдчих. Банд юу гинэ? Дараа нь үнэ тэтгэлийн дэлгүүрээр орё. Ах дүү бислэг байна. Цагдаа байна. Хөөе, бүхэд Брецел байна. Би ах дүү бислэгийг харлаа. Юу? Хааж гэж байна. Бөмбөг буцааж өг. Захираг руу шидэж байхад Замаас хол хамгийн хорон санаатай дайснууд явж байна. Бөмбөг буцааж Аавыг өг. мэдгүй чи. Бөмбөг өгөл дөө. хэрэгтнүүдийг зугтаалгачихсан юм уу? Би толгойд бөмбөг ороод гацчихсан юм аа. Шалтар доожж байна уу? Чамайг энэ мөрдлөгөөс хаслаа. Юу? Чамд хийж чаддаг юм байна уу? Брецел. Сайн ажиллаа тавирган толгойтоо. Хэрэгтэн биш сагсны бөмбөг барьсан байх шүү. Би нэг анаа. Ой, миний ээлж. Хоёр нөхөр хоёулын руу наруулвал 10 анаа шүү. Тэр чинь их хэцүү шүү дээ. Цагдаа прецел байна штэ. Энд юу хийж байгаа? Сүү юу? Яста гоё яа. Хөө прецел яасан бэ? Прецел. Хой, том бачаад ойлоо дахин. Бас цагдаа юм байна шүү дээ. Ийм юм болсон байх нэ. Тийм ээ. Яаж залруулах вэ? Би мэдчихлээ. Эргэлзэх хэрэггүй. Яах ёстойг ноён талах сайн мэдэн шүү. Ноён талах уу? Нүх чинь асуудал болоод байна гэж юу? Ажил тарсны дараа ирсэн дуучлаарай. Зүгээр дээ. Дандаа ингэдэг юм. Ирхмэ, та миний нүхийг бөглөж чадах уу? Ноён талхаа та хийж чадах уу? Мэдээж болно. Гэхдээ үнэхээр нүх чинь асуудал гэж үү дээ. Тэрээс сэлний түүхийг сөхвөл угаасаа нүхтэй байдаг юм. Ноён талхаа танаас гойж байна. Миний нүхийг бөглөөд өгөөч дээ. Энэ нүх мөрдлөгөд саад болж болохгүй. Чи хүсч байвал тэгье дээ. За, эхэлцгээе дээ. Прецел хайж гэж байгаа юм байна. Нүхээ яах болж байна? Эдхий хөдөл. Хоёрыг барина. Яршигтай цагдаа нар. Энэгээр загсаагаад өгнө.
Энэ чихэртэй бүг мөнгөөр авсан болж шүү. Шоколадтай үрэл цагдаа нарыг ойрт болохгүй те. Дэдэнд юугаа шоколадтай үрэлний буунаас болж би ойртож чадахгүй байна. Сумнаас нь болтож чаддагч болоосоо. Надад давтагчгаа. Ой, Шинкава, бид яа. Эрэмжид буутай. Хайрын амиа битгий гарсан. Би чадна. Юу болоод байна? Хөгтөрч гисэн байх та. Шоколадтай прецел болгоод өгье л дөө. Болгоомжтой. Гэгэн хартаг минь гэж. Бүг сумнаас ботож чадаа. Энэ шоколадтай бүг хэрэг алгаа. Цогтой. Хөдөлж чадахгүй байна. Хөдөлж чадахгүй байна. Энэ чи ямар хачиг гав бэ? Мултарч чаддаггүй. Намайг тань. И боцаа шорнож болохгүй. Би чинь тансаг хоо. Машин дор. Ай, үс муухай болгов. Ой, Шинкава. Мундаг байла. Баярлалаа мөрдөгчөө. Хөөе, Фред. Чи сая супер баатар шиг байлаа шүү. Мундаг банжаала. Зүртэй юм биш ээ. Би зүгээр л ажиллаа хийж байсан. Сүртэй биш гэж болохгүй. Чи сураад албалтаж тагтаа авто бискийг барьж шударга ясны өмнө авчирлаа штэ. Хэтрүүлгээ болоо. За тэгвэл одоо наад нүхийг чинь бөгөл хүүтэй. Үгүй. Яагаад? Би бол прецел нүхээрээ бахархаж байна. Энэ нүхээ ашиглаж надад заяасан энэ бэлгэрээ гэмт хэрэгтнүүдийг баривчлах болно. Тийм ээ. Өөртөө үнэнч байхаас өөр чухал юм гэж юу байх вэ? Чи өстө зөв сонголт хийсэн байх шүү. Харанхуйн сүү гарч ирсэн нь. Данаат хамгаалагч. Тэнийг доона. Чиний цаг дууслаа. Аяар харанхуй хүч. Юу хасан бэ? Арай харанхуйн чөтгөрийн нохооны хараал юм болов? Болж байна Шоко. Нэг шин тойл байхад болно. Сүү яаж вэ? Уг нь ингэж хотордгүй юм та. Сүү цаг хэд болж байгааг мэдэж байна уу? Би цаг мэднэ үгүй. Гэхдээ надад хамаагүй. Тэнгэр минь ажил дээр хийста тэнийг юм аа. Талха 100 шаваад ир. Өөр шугаарэ. Сонсохгүй юу? 100 шидмээр байна. Хүүхд чинь яаж хараа? Сүү энэ чамд байцаар хаан байна. Сүү наа зургийнхаа тоосыг арчиж байгаа юм. Буцаад хуучин хэвэндээ орохыг чинь харах сайхан. Сүү яагаад ингэж байгаа юм бэ? Зурагтайгаа адилхан бол. Үгүй. Бajаа. Муухай хөгшин царайг чинь сайжруулж өглөө шүү. Хөгшин гүгэн одоо хамгийн сүүлчийнх нь. Намайг авраарай. Одоохон болох юм. Хэрвээ чамд бэрхшээл тулгарсан бол тусламжгүй. Тэгвэл туслана. Надад туслаач те. Юу болоод байгааг ойлгохгүй байна. Харлаа. Харанхуйн хар хүчинд давтчихсан байна. Хүчтэй гинэ. Одоо яах вэ? Өмнө нь би харж байсан. Энэ төгс нэрсэн усыг ямар ч харанхуй хүн тэсэхгүй. Зүсэм талхны хүч чамд тушааж байна. Зүсэм талхны хүч чамд тушааж байна. Хөрхи сүүний хайрцгийг зүгээр орхи. Хөрмөсөн. Ямар амтагдж байна да харанхуйн хорон хүч минь. Энэ ус чинь амтгүй байна. Хийж суунда байхгүй мүү?
Та нар дандаа амтгүй юм иддэг. Би ийм хүчрхэг харанхуй сүнстэй таарч байгаагүй. Одоо яах вэ? Уг нь би дотоод амар амгалан олсон гэж бодсон юм. Гэхдээ сургаад өг цаг болж. Гой, энэ хүүхдэд ойлгуулад өгч мангас болчихж. Битгий хүүмэн. Жигэнсэн гахаймахны хүч энэ хүүг сургаад хэвэнд нь оруулаад өгнө. Тийм үү? Би ядаж хэлбэртэй шүү. Харин та зүгээр бөөр ихий. Хорон санаатан их хүчрхэг болжээ. Гэвч миний жижиг тагны нууцлаг хүчийг юутаач зүрлэн шиггүй. Гахаймах чи дүн жимстэй шарван минь. Гахаймах чи дүн жимстэй шарван минь. Гахаймах чи дүн жимстэй шарван минь. Гахаймах чи дүн жимстэй. Гахаймах чи дүн. Гахаймах чи дүн. Гахаймах чи дүн. Гахаймах димсам минь чи ялагдаж. Яаж энийг бүтнэ гэж бодсон юм болов? Хаашаа болноос хануудаа. Хэтэрхий зөөлөн байгаа болохоор л болохгүй байгаа юм. Хой, та хэм бэ? Намаа химбэ гэж асуув. Би бол өглөөний мантон боз элэнцээ мэ. Олон жил давстай явла. Маш шарваг. Болгоомжил харанхуйн сүнсээ. Одоо би чамайг гаргах гэж байна. Явж үз заван хөгшин сүмэн явж үз. Болоочтой ямар залхмаар юм бэ? Явж үз заван хөгшин сүмэн явж үз. Ой, тайчгүй юм бэ шүү имгэн гой. Чи бодолог хаг. Одоо ханаад муухай сүнсэгч нь гаргаад хэл та. Яа, хоёр хонхны хүч. Намайг хүүцэх гээд үзэлтэй чи. Гайхалтай сонсогдож байна. Одоо жаахан хурдлуулъя. Чи юм уу? Нороо гэмтэжлээ. Чи зүгээр үү? Хөгжилтэй байхад чинь болиулчихъя. Онцгүй шүү. Аливаа ахаад нэг үе явчих. Аргагүй ч өтгөр юм да. Бусдын зовлонгоор жаргал хийгээ. Хүчтэй байна. Бидэн дээлдэхэргүй хүчтэй. Бүгдээрээ хүчээ нэгтгэе. Бяслаг зүсэм талхны нэрийн өмнөөс. Амар тайвны мантон бууз. Мон амтад талхны давс. Одоо бид нэг талхны мөнхийн сүнснүүд нэгдээд. Одоо ямар байна да сүнс? Энэ залуухан сүнээс одоохон гар сүнснүүдээ. Би буцаад ирлээ. Ямар тод гэрэлтэй байна. Ноён талха энд яг юу болоод байна? Настаа үйлчлүүлэгчид ягаад шалан дээр байгаа юм бэ? Шоко, сүнсэнд эзэмдүүлчихэж. Дахиад биш. Энэ хүүхдийн үнэрийг байлаар юм а. Үнэртэхгүй байна. Гашилчихсан байна. За боллоо. Шин сүх хийчихсэн болохоор одоо буцаад хэв юм болно. Сүү яаж гисэн юм бэ? Та чин чулуун дээр амьдэрдгүй үсттэй. Өчигдөр хот даяар тог тасарсан. Сүү магадгүй гэрээ хүүтэн байлгадаг байх. Тог тасарснаас олж сүү муудчихж. Өглөөний минь цаг хэд болж байна? Сүү би чинь яаж вэ? Янзтай сайхан байна. Баярлалаа ирэх мэ. Та сайн уу? Хөөх. Тавтай байрал найзуудаа өнөөдөр та нар яаж туслах вэ? Чимэдэгч буцаад ирээ, энэ юмаа унагчихлаа шүү дээ. Ямар хачи юм бэ? Дадлагжигчийн нууц. Хог шүүрдэхтэй шүүрийг ойролцоогоор 45 градуст барьвал үр дүн нь хамгийн их байдаг. Ихэм сурч байна шүү. Ингэн гэж хэм мэдгөө. Ноён талх хамгийн мундаг. Хичээж ажиллавал би нэг л өдөр ноён талх шиг болох болно. Чи зүгээр үү? Битгий хөдлөөрэй. Би туслая.
Өглөөний мэнд би ажиллахад билээ. Тэгээд яагаад дадлагчч болох гээд байгаа вэ? Би нөгөө хизээнийг өдөр тань шиг агуу өсчин балмаар байна. Сайхан л юм. Даанч одоогоор манайх өсчин шинээр ажилд авахгүй. Ойлголоо. Суу. Чи туслаач тэхүү. Ойлголоо. Гүнжээ. Та Босхороо бэлтгэв. гүнжээ. Борхон минь. Гүнж юм уу? Тийм ээ. Ирэх 10 жилийн захиалга дүүрсэн. Энэ их мөнгөийг та газар алгаа. Хүлээгээрэй. Би маш том алдаа гаргасан байна. Ийм их авьяасыг би алдаж болохгүй шүү. Хөлч нь их хүчтэй юм шиг байна. Үсчний газар ажиллахад яг тохирно. Тийм гэж юу? Хүчрэх хөл чухал. Өдөржин удаан зогсдог болохоор хүчтэй байх ёстой. Тэгвэл би төрөлхөн авьяастай гэж юу? Тийм ээ. Маргааш өглөөнөөс ажилдаа ороорой. Хоцорчлоо. Баларсан юм аа. Уг нь ерөөсө хоцорч байгаагүй юмсан. Яг цагтаа ирлээ шүү. Ямар хариуцлагатай ажилтан бэ? Суу, хадагтай ялуу би юм худалдаж авч хаад ирээ. Хойлнуудыг арчиж цэвэрлээрэй. Гялалцлан сайхан арчаарай. За, мэдлээ. Санаа зовлтгүй ноён талхаа. Хийснэр нь гэлацтай сайхан цэвэрлэн дээ. Гүнжтэй ноён талхны хийснэр тойл цэвэрлэхгүй бол танд уурлаа шүү. Нөө нэрэ тийм л дээ. Юу хийх ёстой вэ? Хөө, энийг л жинхэнэ гялалцах гэнтэй. Тийм ээ. Чи үнэхээр мэдрэмжтэй юм байна. Хөөсөө. Би чамд хог асгаад өгье. Болох юм уу? Бололгүй яах вэ? Би энэ ажил гэдэг билүү юу гэдэг вүлээ. Им юмыг хийж сураад байх шиг байна. Хэн бэ? Хэн ингэж хайчихваа? Миний машин. Их хуучин харагдаад байгаа. Бас л хог юм байх гэж боддог. Гүнжээ. Таны хүснэ. Хуучин зэвэрсэн нэмбэг шиг өнгөтэй машин унаж явах хэцүү байдаг байх гэж бодсон юм л та. Тэгээд бүх машинаа аваад ир гэсэн. Та миний машинаа сонгоод хэрэглээрэй. Чи нэг л өдөр агуу усчин болно. Алдаага залруулчихлаа шүү дээ. Ийм сайхан машинтай болох гэж. Сайн байна. Усчны газрын сургуулийн хугацаагаа дуусгасанд баяр хүргэе. Онц суралцлаа. Гэрчилгээг аваарай. Хөлөгт 5 таймаар. Баяр хүргэе. Сайн байна. Манай гүнж чадлаа шүү дээ. Та үргэлжил ийм хүчтэй байдаг гүнжээ. Тийм ээ. Гэхдээ цаашид би энд ажиллахгүй. Юу гэсэн үг вэ?
хичээлдээ болчих юм бол өөрөө ажилуулах хүсчний газар нээж өгнө гэсэн юм л да. Намайг сургаж өгсөнд баярлалаа. Мэдээ хөдлөөр авах. Оо тэнгэр минь зав гардаг л байгаа да. Хөгжилтэй байх та. Юу вэ? Талах үс чинь гинүү? Үнж талах үсчнээс сурсан юм уу? Үнж заасан гэхээр үнжээс ч мундаг гэсэн үг шүү дээ. Тэдний үс чинь рүү явъя. Угаасаа талах үс чинь шилдэг. Явъя, талах үс чинь дээр очие. Үгүй.